Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Увс аймагт олон улсын хөл бөмбөгийн холбооны чанарын стандарт бүхий зөвлөг гэрэлтүүлэхдээ иж бүрэн талбайг хүлээлгэж өгөх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Увсын хөл бөмбөгчид сүүлийн 4 жил дараалан агсан амжилт үзүүлсэнийг Монголын хөл бөмбөгийн холбоо үнэлж 20-ыг харьцан 40-ийн харьцаатай хөл бөмбөгийн талбайг Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилтээр байгуулж өгөхөөр амлаад байсан энэхүү ажил хэрэг болж байгаамаа. За энэ ёслол энэ хөл бөмбөгийн талбайг нээх ажлыг манай Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Шижир дарга, за тэгээд улсын их хурлын гишүүн, байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат сайд нар анх санаачлан бид нар бас одоо нээлт шавын тавьж исэн. Энэхүү төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд эхнээс нь санал тавьж дэмжиж ажилласан байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбатад Монголын хөл бөмбөгийн холбооноос онцгойлон талархал илэрхийлсэн юм а. Увсаас бол олон хүчит мөхчүүд дөрөн гарсныг одоо Монголын нийт ард түмэн мэддэг адилаар Увсаас одоо олон шилдэг хөлбөмбөгийн мөхчид энэ талбайгаас дөрөн гарна хаа гэж хөвдөө би бодож байна. Энд талбайн яг Монголын Азийн болон дэлхийн хөлбөмбөгийн холбооны стандартын дагуу хийгдсэн талбай учраас үнэхээр одоо 24 цагаар ашиглах боломжтой олон хүүхдүүдийн одоо хүсэн хүлээсэн хайртай цагийг зугаатай үр бүтээлтэй өнгөрөөдөг сайхан талбай болно хаа гэж бодож байна. Монголын хөл бөмбөгийн холбоо манай энэ Увс аймгийн амжилтыг үнэлж хөл бөмбөгийн талбайг төслөөр одоо ингэж барьж өгч байгаа. За энэ хөл бөмбөгийн талбайг байгуулахад манай улсын их хурлын гишүүн, байгаль орчин аялал жуулчлалын сайд Цэрэнбат сайд маань маш их гүйсэн, хөөцөлдсөн олон оног одоо бас энэ талбайн төлөө ажиллаж байж энэ олон улсаас одоо хөрөнгө босгож 95 мянган долларын хөл бөмбөгийн талбайтай болж байгаа. Ер нь Увс аймаг сүүлийн одоо 4 жилийн хугацаанд спортын салбарт одоо 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Ер нь бол Увсын залуучууд, хүүхдүүд маань хандлага өөрчлөх ёстой. Тэр агуулгаараа бид нар бол спортын салбарт бол бүх төрлийн спортод нийлээд 13 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Одоо спорт заалыг барьлаа. Одоо 9 спорт фитнесийн төвгээд том барилга одоо 4.6 тэрбум төгрөгийн үржигтэй барилга энэ намар ашиглалтанд орно. Энэ болохоор нэг ерөнхий боловсролын сургуулиуд дээр төлөв хийх нь зүйтэй гэдэг юм чиглэл ер нь дэлхийн хөдөлмөрүүдээр харагдаж байгаа. Ягаад гэвэл том талбай болчихлоо ашигладаг. Тэгээд нөгөө хүүхдийн бөмбөнд хүрэх тэр тоон маш багасдаг юм байна. Тэгээд жижиг болчихлоо тэр тоон маш ихсдэг учраас маш энэ дээр ач холбогдолтой юм талбай болж байна гэж одоо ойлгож байгаа. Ер нь бол энэ жил манай Увс аймгийн хөлбөмбөгчд бол ингээд үхэл хэлэх аргагүй баялтай жил болж байна. Тий. Одоо том талбайт болж манай Шгшавагийн амжилт энэ тэрнээс илүү архих бах. Тэгээд бүс орон нутгийн тэмцээний ч гэсэн энэ орон нутгатаа хүлээж авах тийм боломжтой болох юм байна. Хөлбөмбөг ярьдаг, над шиг сонирхдаг хүүхэд олон байгаасаа гэж боддог байсан. Хүүхдүүдтэй хөлбөмбөгийн фуд шорт авч өгж байгаа эцэг олон байгаасаа гэж боддог байсан. Миний хүсэл биелж байгаад би их баяртай байна. Улсын синхронизгарт ногоон талбай ашиглалтанд орж байгааг гайхамшиг гэхгүй юм бол өөрөөр нь юу гайхамшиг гэх юм бэ? Улс төрийн хүүхдүүдийг хөлбөмбөгийн горхонд ингэж баярлаж явгай. Тэгээд тамирчдыг бол одоо ингээ сайхан бэлтгэл сургуультаар хангах нөхцөл боломжийг бүрдэж тэгээд одоо Увс аймгийн одоо хөл бөмбөгийн тамирчид ирээдүйд одоо өндөр амжилт бүрдүүлэх боломж олгоцоо одоо бүрэн дүүрэн байна. Дээр нь бас одоо Увс аймаг бол Монгол өхөөр алдартай нутаг. Монгол өхийн залгам чалаа бол Увс нутгаас ингээ ундарч байдаг. Тэгэхээр хөл бөмбөгийнхэн болоод ингээ хардаа талбай жоод энэ олон сайхан хүүхдүүдийг харж байхад бол бүгд бол одоо тэмцээн уралдаанд оролцсон. Амжилт харах нөхцөл боломжийг бүрдсэн. Увс аймгийн нэлээд олон сумдуудаар явлаа. Тэгээд ер нь Увс аймаг бол одоо бас хөгжил дэвшил байнгын бүтээн байгуулалтад тэр бол их сайтай байна. Хаад явсан дандаа бүтээн байгуулалт зам арга сум орон нутгата байшин барилга, сургууль спорт, соёлын спортын одоо олон төв байшин барилгууд баригдаж байгаа. Ер нь бас их бүтээн байгуулалтын ажил бас Увс аймагт онцгой хийгдэж байгаа. Түүний нэг нь л бас энэ одоо хөл бөмбөгийн талбай. Сургуулийн хажууд одоо ийм сайхан хүүхдүүдэд одоо таатай боломжийг олгож энд одоо хөл бөмбөгөөр хичээснээр хүүхдүүд бол өндөр амжилт гаргахаас гадна өөрийн эрүүл мэнд одоо бие бэлтрийн хөгжилгээд бүх талаараа ач холбогдолтой байх. Тэгээд ирээдүйд Увс нутгаас олон хөл бөмбөгийн алдартай сайн тамирчид төрөн гарахын эрүүлийг өргөе.